Сайн уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн влогоор дамжуулан бүгдээрээ Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын бичсэн амжилтанд хүрэх 101 алхам хэмээх гайхалтай номноос танилцуулъя. Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп бол миний маш их хүндэлдэг бизнесмэнүүдийн нэг байгаа. Би түүний шударга, эр зоригтой, боловсралтай, дайчин байгаа тэр чанарт нь үнэхээр их дуртай. Амжилтанд хүрэх 101 алхам номноос надад хамгийн их таалагдсан. Та бүхэнд маш их хэрэгтэй хідэн зөвлөгөөнөөс танилцуулж байна. Тэгэхээр Дональд Трампын амжилтанд хүрсэн 1-р зарчмыг та бүхэндээ танилцуулъя. Та яг одооноос эхлэн бодож буй зүйлдээ өөрийгөө төвлөрүүл. Бодож байгаа зүйлээсээ баяр баясгалан мэдэрч байгаа бол та амжилтанд хүрэх зөв голдралдаа явж байна гэсэн үг. Чөлөөт цагаараа юу хийдгээ бод. Юу таныг суралцах хүслийг өдөөж, үргэлжид сонирхлыг чинь төрүүлдэг вэ? Таны сэтгэл санаа хөөрлийн үед байх үе та юу мөрөөдөж юу боддог вэ? Яг одоо та өөрөөсөө дараах асуултыг асуугаарай. Та юу хийх дуртай вэ? Таныг юу их баярлуулдаг вэ? Юунд их цаг зарцуулдаг вэ? Таныг юу их аз жаргалтай болгодог вэ? Усны санал болгосон танд тохирно гэсэн мэрэгчлийг сохроор бүү сонгоорой. Танд дуртай ажлаа хийж хөдөлмөрөө өнлүүлэх үн цэнтэй байх бөгөөд хэрв та бизнес эрхлэгч бол цаашд маш их орлого олно. Таны сонирхол орлогын их усү байж чадах эсхийг олж хар. Таны сонирхдаг салбарт мөнгө их олдог хүмүүстэй ярилц. Тэдний хийж буй бүхнийг та хийж чадах уу? Тэдний хийж байгаа бүхний талаар мэдлэг авах сургалтанд та хамрагдаж чадах уу? Зөвхөн мөнгөний төлөө аль эсвэл бусдад таалагдахын тулд дургуй ажиллаа бүү хийгээрэй. Ингэж олсон мөнгө сэтгэлийн хүсэл тэмүүллийн орон зайг эрт ойроо хизээж нөхөж чадахгүй. Хоёрдугаар хөшүүргээ өндөр тавьж бусдыг гайхвал. Тэр та яг одоо өөрөөсөө асуугаарай. Миний бусдад таниулж мэдүүлэхийг хүссэн жишг юу вэ? Уг жишээгээ тодорхойлж, даган мөрдөж, өөрийгөө бүрэн өөрчил. Өөрийн зорилготоо цаг зав зарцуул. Шин санаа болон төслийг нээлттэй байлга. Таны ажиллаж байгаа болон хүсэж байгаа салбарт хэн хамгийн сайн байгааг олж мэд. Чиглэл тодорхойлогч, удирдагч, удирдлагуудыг тогтоо. Тэд хамгийн шилдэг байх ямар шалтгаан байна вэ? Тэдний дагаж мөрдөг жишгээс суралц. Та өөрийнхөө сонирхож буй салбарт хамгийн шилдэг байхын тулд та юу сурч, юу хийх ёстойгоо тодорхойл. Хүмүүстэй уулзаж, зорилгодоо хүрэхийн тулд туршлага хуримтлуулах хэрэгтэй. Энэ бүгдийг хийхийн тулд өөртөө цаг гаргаад өсөж дэвжихийн төлөө бүгдийг суралц. Өөрийн зорилго дээр хэрэгжүүлж болох санаа, хандлага, туршлагыг олж ав. Та өөрийнхөө хийж байгаа зүйл дээрээ би энийг яаж илүү сайн хийж чадах вэ гэдгийг өөрөөсөө асуугаад үндсэн ажилдаа ороорой. 3. Оюун санаандаа илүү том зүйлийг ургуулan бод. Танд том болон жижигхэн төлөвлөгөө бий юу? Таныг юу хязгаарлаж хойш нь татдаг вэ? Хэдийн зорилгоо хэрхэн тэлж болох вэ? Томоор урагшаа алхахын тулд өнгөрснийг биш, ирээдүйгээ төлөвлөхөд анхаарлаа хандуул. Өнгөрснөөрөө бүү амьдр, өнгөрснөөс зөвхөн суралц. Одоогийн болон ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд Эйнштейн хэлэхдээ төсөөлөл бол мэдлэгээс илүү чухал юм. Төсөөлөл болон том сэтгэх боломжгүйгээр дан ганцхан мэдлэгтэйгээр амжилтанд хүрнэ гэдэг боломжгүй юм. Тэгэхээр мэдлэг бол байшингийн суур тавихтай адил. Төсөөлөл болон мэдлэгийг хослуулж чадваас том сэтгэх боломжтой юм. Тэгэхээр та санаагаа тод томрон өнгөөр буулгаж баяжуулаарай. Трамп энэ номондоо хэлэхдээ аливаа ажлыг эхлэхдээ бодол санаандаа маш сайн төсөөлөх хэрэгтэй. Харин бодит байдал дээр байгаа хэсгээр бүү санаа зов гэсэн байна. Хэрвээ та өнөөдөр хэрэгжүүлж чадаагүй бол маргааш ихэд хумхын тоос болно. Тиймээс яг одоо хийгээрэй. 4. Шаргуу бай. Шаргуу байна гэдэг нь бууж өглүүгээр тууштай байхыг хэлдэг. Өөртөө итгэлтэй, өөрийн үзэл бодолтой, бэлтгэлтэй байх ёстой гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. Итгэж буй, хүсэж буй зүйлийнхэн төлөө бат зогсож шаргуу байх хэрэгтэй. Тэгэхээр Трампын тэмцэл бүр түүнийг хөгжөөж, төсөөлж бодож байсан зүйлээс нь илүү их зүйлд хүргэсэн байна. Айдас таныг хаашаач хөдлөхгүй байхаас зайлсхийх хэрэгтэй. Яг одоо та хүчтэй болохыг хүсэж байгаа бол миний өгөх дараах зөвлөгөөг туршиж үзээрэй. Аливаа зорилгоо эхлүүлэхдээ наривчлан шалгаж, танд тулгаж болох аливаа асуудлын сөрөг дагаврыг бодитоор хар. Агуулга дээр ажил, сэдвийн дагуу унш, бусдад ярилц, өдөр бүр үүн дээр ажиллах цаг завыг өөртөө гарга. Байнга бэлтгэл хийж эцсээ хүртэл хүчин чармаалт гарга. Бэлтгэл сайтай тамирчид сахилах баттай байдагтай адил бизнес эрхлэгч болон зорилгодоо хүрэх гээд тэмүүлж байгаа бүх хүн яг л тийм байх хэрэгтэй. Өөрийнхөө хийж буй зүйлийнхэн талаар үргэлж өөрөөсөө асуулт асууж хариулт өгөх чадвараа шалга. Хамгийн чухал зүйл нь бэлтгэл хийсний үн цэнийг хэд үнэлж болохгүй. Хэрв та хамгийн шилдэг нь байхыг хүсвэл тэр хэмжээгээр л сэтг.
Henry Ford-ийн хэлсэн "Хэрэв та чадна эсвэл чадахгүй гэвэл таны л зөв. Та чадах зүйлийн талаар бодох нь тэр нь хамгийн шилдэг зүйл учраас та түндэл маш сайн бэлдэх хэрэгтэй. Агуулгын дагуу ажил өөрийн бизнесийн салбарт мэрэгчлэлтэн бол өөрийн салбарт тулгарсан бүхний талаар олж мэд. Өөртөө хязгааргүй хөрөнгө оруулалт хий. Дадлагжиж дахин дадлагжаарай. Та бүхэнд Трампийн бичсэн "Амжилтанд хүрэх 101 алхам" хэмээх номноос таалагдж байгааг итгэлтэй байна. Одоо ингээд хамгийн сүүлийнхэн зөвлөгөөг өгөөд өнөөдрийн влогоо дуусгая гэж бодлоо. Эрсдэлд орохоос бүү ай. Дуртай зүйлээ хий. Замлаа дүрсэл. Яг одоо таны хийж буй зүйл таны хүссэн зүйл мөн үү? Таны хувьд зөв зүйл үү гэдгийг өөрөөсөө асуу. Хүний биш, өөрийнхөө үзэл санаа, нэр алдар, хэрэгцээ шаардлага, зорилгодоо дүгнэлт хий. Бусдын найдлагыг бүү тоо. Өөрийн эрч хүчээ дайчил. За ингээд та бүхэнд дэлхийн шилдэг бизнесмен болох Дональд Трампийн бичсэн гайхалтай номноос та бүхэнд таалагдсан итгэлтэй байна. Миний хувьд энэ хүний эрэлхэг зоригтой, дайчин, амьдралд үргэлж тэмцэгч байдаг энэ чанар надад үнэхээр их таалагддаг учраас өнөөдөр та бүхэндээ энэхүү хүний бичсэн номыг танилцууллаа. Яг одоо та ямар нэгэн бизнес хийхийг хүсэж байгаа бол Дональд Трампийн бичсэн "Амжилтанд хүрэх 101 алхам" хэмээх энэ номноос уншиж өөртөө бас хэрэгтэй чанаруудыг суулгаасай гэж хүсэж байна. Өнөөдрийн влогтой минь хамт байсан та бүхэнд үнэхээр их баярлалаа. Дараагийн влогоор уулзалтаа түр баяртай.